Хүндэтэй та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр улс төрийн өнөөгийн байдал ба өрнөл сэдвээр ярилцахаар зочин орж ирлээ. Ингээ би зочныг танилцуулъя. Ноён Сумья олон улсын судлаач, эдийн засагч мэргэжилтэй ийм ирхэн байна. За, танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За, бидний өрлөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Тэгээд энэ 2 хоногийн өмнө, 1 хоногийн өмнө өчигдөрч байна уу? Одоо өөрөө нэг энэ одоо өнөөдрийн улс төрийн өнөөгийн байдал өрнөл одоо байдлын тухай, тэрний цаашдын өрнөлийн тухай яаж байх бол гэсэн ийм өөрийнхөө бодол санааг илэрхийлсэн юм нийтлэл хэвлүүлсэн байлээ. Тэгээд тэрийг би уншаад одоо өөрөө чинь энэ ярилцлаганд урьж одоо энэ талаар бас өөрийн чинь бодлыг энэ үзэгчтэй бас хүргье гэж ингэж бодсон байгаамаа. Тий. За ингээд эхний асуулт. За таны одоо энэ нийтлэл бол ингэж эхэлж байна лээ. Гэр бүлийн тансаглал өнгөн тал нь л юм аа. Жинхэнэ шалтгаан нь удаан хугацаанд хоримтлуулагдсан хурцтал байдал юм шүү гэж ингэж эхэлсэн байлээ. Та энийг тайлбарлахгүй юу? Тэг яг хөө нөгөө аливаа юм чинь нөгөө эхлэхдээ гал асахтаа гэдэг юм. Бас нэлээд хурц асуудлаар эхэлдэг. Тэгээд тэр нь яг ерөнхий сайд буюу төрийн өндөр албан тушаалтны хүүхдийн одоо өндөр хэрэглээний талаар эхэлж одоо мэдээлэл цацагтаад скандал болсон гэх юм уу, тэ дүүлэн болсон. Тэгээ тэрний дараагаас ингээд ер нь бид юу хийгээ яваад байгаа юм, тэ? Манай улс нийгэм ер нь юу болоод байгаа гэдэг асуудал яваад байна гэж харахгүй. Тэгээ яг урт хугацаанд ингээд Монгол улс чинь одоо бас арчлалт шилжээд 30 жил, тэгээ зах зээлийн эдийн засаг шилжээд бас маш олон жил боллоо. Тэгээ нийгмийн асуудал бол бас нэлээх хөрөмтлөгдсөн. Тэгээ энэ олон асуудлуудыг шийдээсэй гэд одоо засаг төрөө сонгодог, улсын хурлын сонгодог байна, ерөнхийлөгчөө сонгодог. Тэгээ тэр асуудлуудыг шийдэхээр тавьсан ерөнхий сайд маань бас одоо иймэрхүү асуудалд орооцолж байгааг л би нийтлэлийн гол санаа болгож л бичсэн юм л. Тэгээ. За энэ дуулан бол юунаас гисэн гэхээр одоо тэр нэг цөмхөлгэн, үнэтэй цөмхөлгэн, бөгжилгэн, за энэ үнэтэй одоо нэстэг дэрийг хөлгөлж тэр үнэтэй буудлах юм уу одоо тэр юунд очиж байрлсан тэрийг дангаар нь бүгдийг хөлсөлж авсан тэргээл ийм юунаас л ихэлсэл дээ тий. За та бол энэ бол зөвхөн өнгөн талны маа гэж ингэж хэлж байна. Тэр урд нь хоримтлагдсан ямар асуудлууд байж байгаад энэ маань одоо сая тесрвэ. Тэг яг миний гол санаа бол одоо Монгол улс нэг орлогын тэгш ус байдал. Орлогын тэгш ус байдал. За нэлийн цөөн хэсэг улс төр бизнесийн за элитүүд буюу за зарим талаар олигарх гэж нэрлэдэг тийм бүлэглэл маш их эрх мэдлийг эзэмшиж байна. Маш их одоо эд хөрөнгө байгалийн баялагийг эзэмшиж байна. За хүн амын дийлэх нь одоо ядуурлын шугамын дээр дуур байна. За энэ ганцхан би хэлээд байгаа шин ч нөгөө Дэлхийн банк тэ олон улсын одоо санхүү эдийн засгийн байгууллагууд судалгаа хийгээд гаргахтай иймэрхүү дүгнэлтүүд хийсэн байгаа юм. Жишээ нь одоо 2021 онд гарсан одоо 2020 оны Монголын ядуурлын судалгаан дээр ихэд бид бараг 27.8%-тай ядуурлалтай байна. За бүр ингээд олон улсын төвшнгөөр тэг өдрийн орлогыг 5.5 буюу нэг ойролцоогоор 20,000 төгрөг хавцаа үзэхэд л одоо бас бараг ядуурлын төвшин бараг 38.3 хүрж ийн гэдэг тийм статистик хэлсэн байлгүй шүү. Олон улсын байгууллагууд ингэж дүгнсэн байна. Тэгэхээр яг энэ зүйлүүд чинь өөрөө нийгмийг одоо өнөөгийн байгаа төр засагтаа, за өнөөгийн байгаа нийгмийнхээ амьдралтаа, өнөөгийн байгаа эдийн засаг өөрийнхөө орлого зарлагтаа сэтгэл дундуур байгаад ингээд одоо бас тэрийг илэрхийлж байгаа хэлбэр нь энэ одоо энэ түрүүний шалтгаал болж байгаа юм л да. Тэгээд бүгдрээ гараад ирж гин удаа л гэж харж. Яг маш олон одоо голдуу залуучууд байна. Тэр нь яг аливаа ингээд үеийг харахад ингээд залуу хүмүүс илүү тийм одоо орлого мөнгө элдв зүйл нь бага байдаг. Тэгээд ялчгүй
нийгэмдээ босоод гараад ирдэг тийм ба. Тэгээд ер нь залуу хүн ч бас ирч хүчтэй ч байдаг. Тэ. Тэгээд тэд нар голдоо тэгээд манлайлаад гараад ирж гэнэ удаа л гэж харж. Яг нийгэм өөрөө маш их одоо олон одоо бүтцтэй шүү дээ, тий. Маш олон одоо давхраг элдв зүйлүүдтэй. Тэгээд тэр талаасаа харуул бидний нийгэм ер нь яг ямар нийгэм рүүгээ яваад байгаа. Хэрвээ ингээд удаан ингээд ядууралтай нэг хэсэг нь одоо бүр ойлгомжгүй баян тий. Одоо тоог нь алдахаар баян ч гэдэг юм тий. Тийм байгаад байгаа нь ер нь яг ямар учиртай юм тий. Тэр талаар одоо бид бас өөрсдийнхөө бодлыг бас илэрхийлэхийг л зорьсон юм л та. Ер нь яг би ганцаараа ч илэрхийлээд байгаа биш. Ерөнхийдөө би бас сая харахад бол 4-5 иймэрхүү нийтлэл байна гэж харсан. За голдуу монгол хүмүүс бичсэн байна, сэтгүүлчид бичсэн байна. Тийм. Тийм. За хоёулаа тэгээд энэ үйл явдлыг ингээд бас өндөө яг нэг дистрагаар нь явахыг хичээл дээ, тийм ээ. Энэ тэр скандал тэр одоо юм чинь яг сошиалд хэдний өдөр гарч ирсэн бэ? Залуучуудын жагсаалал 4 сарын бишээ 5 сарын 14-нд эхэлсэн гэдэг жийсэн тий. Тийм. Яа би л ойлгохдоо бараг 8-9-өөс авахгүйлаад ингээд эхлээд юм зургууд гараад ирсэн. Тэгээ 10-11 ингээд маш их тийм юмнууд одоо Twitter, Facebook-аар явж эхэлсэн. Бас ингээд яг хав нийгмийн олон бүлэглэл бас одоо эрх мэдлийн төлөөч гэдэг юм уу. За элдв зүйлийн төлөө бас ингээд сэвж байгаа байдлууд бас харагдчихлаа л та. Гэхдээ яг хав ерөнхий байдлыг харахад бол ерөнхийдөө өөрийнхөө албан ёсны орлого, зарлагаа ингээд тайлгансан одоо ойлгохтой тэмцэх газар тайлгансан хөрөнгө оруулалтын мэдлэгээ тайлгансан төрийн өндөр албан тушаалтны өрөө хөгтөн одоо маш их мөнгөөр ингээд одоо тансаглаж байгаа. Тийм одоо мэдээлэл цэцэгдээд ирэхээр өөрөө энэ нураа олонний анхааралд бас хүрээд одоо дургуйцлыг хүргэж эхэлсэн л гэж харж байгаа юм л. Тэрнээс одоо юу гэдгийг зөвхөн тэр хүн субъектив тийм байдлаар одоо тэр хүнд ингээд хандаад байгаа зүйл биш. Ер нь бол олон нийтийн хүн, олон нийтийн хараанд ингээд амьдрах ёстой, амьдарч явах ёстой. Гэдэг нь бол одоо энэ дээр ингээд одоо нэг юугаар харагдаж байгаа юм л да. Тэгээ манай хүн чинь нэг хэсэг хоног бүр таг дугаа байсан. За яг нэг өдөр урд говьд ажилласан байх. Тэгээд тэр ажил нь тэнд дууссан. Ирээд лав 3 хоног бүр таг ямар ч сураг байхгүй тийм ээ. Тэгж байжгаад нэг цөөхөн хэдэн хэвлэлийнхнийг цуглуулад нэг мэдэгдэл шиг юм хийсэн. Тэр нь бол бүр нэг тавилттай юм харагдан лээ шүү дээ. Угаасаа тэр чинь мэдэгдэх шүү дээ тий. Яг ингээд яг 3-4 хоног 3-4 хоногийн дараа тэгээ ямар ч байсан нөгөө одоо бид нарын 2 дахь хил дамсан төмөр замын нээлт болсон. Тэгээ тэр говь руу явсан ба. Тэгээ яг энэтэй давхцаалын бослогууд бас ингээд жагсаал хөдөлгөөнүүд гарсан л та. Тэгээ яг энэ өөрөө ингээд нөгөө үр хөвгтийн одоо тансаглалаар ингээд шалтгаалаа гарсан боловч ерөнхий сайд бас олигтой тайлбар хийгээгүй. За мөн авилгатай тэмцэх газар ч гэсэн бас шалгам гэдэг одоо хэдний өдөр байна? 11 байна уу? 12-нд. Бас юм мэдээлэл гарсан байна. Лоточор гэдэг иргэн тэнд өргөдлөө авчиж өгсөн. Тэ өргөдлөө авчиж өгсөн. Дараа нь бүр өргөдлөө авчиж өгсөн. Тэгээ шалгаж эхэлсэн байна л та. Тэгээд ерөнхийдөө бол ингээд иргэдийн өргөдлөөр шалгах хэрэгтэй юм уу? Эсвэл байгууллага өөрөө санаачлагаар шалгах хэрэгтэй байдаг юм уу? Бидэнд бол бас тийм одоо өөрийн ухамсар гэдэг юм уу? Нийгмийн ухамсарууд бас аюул шаардлагатай л байгаа юм л. Тэгэд иргэн заавал ингээд бүү юм болж бичиж өгөөд гэтэл энэ төрийн байгууллага нь өөрөө хянах шалгах хэрэгтэй. Тийм хэвлэлээс гарч байгаа мэдээллээс үндэслэж бас хэрэгжүүлж шалгах үндэслэлтэй шүү дээ. Тийм бил. Тэгэхэд яг тийм байхгүй. Заавал иргэний хүсэлтийг хүлээж авсны дараа тэгээ шалгаж эхэлж байгаа юм л. Тэгээд одоо болтол хариу байхгүй тий. Тэгэхээр энэ өөрөө ингээд баг одоо ингээд 2-7 хоног шүү дээ. Тэгээ одоо авилга юу эхлээд жагсаал цуглаа эхлээд за мөн авилгатай тэмцэх газар шалгаад бас 15-6 ч юм шүү. Тэгэхээр ингээд бас одоо юмыг их удаах бас өөрөө бас утгагүй юм л да. Тэгээ ойлгомжтой гаргах хэрэгтэй байна. Тий. Тэр нэг хэсэг сэтгүүлчдийг дууж авчираад хийсэн мэдээлэл нь эхлээд өөрийгөө өмөрч нэг үг бишээ нэг одоо мэдээллийн гүтээ араас нь нэг сэтгүүлчийг энэ чинь таны нөгөө нэг энэ
хэл олболтын чинь нураах гэдэг тийм юм биш үзгээд асуулгачихж байгаа юм. Тэгээ тэр нь манай хүн чи баахан улс төр чи энэ төр гэж бидний ажлыг хийхгүй энэ төр гэж тэгэл тарчиж байгаа байхгүй юу? Тэгээ тэнд бол зүгээр тэр одоо мэдхгүй хөлсний гэж хэлвэл хатуудах юм уу тийм эсэг сэтгүүлчдэг авчирч л тийм мэдээллийг л тараач юм лээ. Эн чинь нөгөө энд байсан залуучуудын зөвслөг улам хүргэсэн шүү дээ. Яг нь ерөнхийдөө бол тэгээд тэр залуучууд ч бас илэрхийлээд байх шүү гэсэн шүү дээ. За тэр ухаан хотгоо аваа, балгийн сангаа аваа. За ингээд одоо юу гэдгийг бид нарт хамаагүй. Одоо таны энэ одоо өнөөдрийн энэ нэг юм нөхцөл байдал дуйланд чинь бид нар сонирн байна. Та энэ асуудлаа шийдээч. Бид нарт хариу өгөөч. Орлогоо нотлооч гэдэг асуудлаар тавиад байна гэж харсан л та. Тэгээ ерөнхийдөө бол иргэдийнч бас одоо шаардж байгаа нөхцөл байдал зөв за төрийн бас хяналтын байгууллагуудын шалгах бас гол асуудлууд л байгаа юм л да. Тэгээд ягаад бид ингээд ийм удаан шалгаж одоо бас ингээд ард иргэдтэй ингээд ойлгомжтой тайлбар өгөхгүй байгааг л гайхаж байгаа юм л да. Яг мэдээж бас олон шалгах зүйлүүд байгаа бах. Гэхдээ энд бол одоо тодорхой төвшөнд одоо хүмүүс гарч ирж ярих хэлэх ёстой л байна. Мөн тэр орлогоо нотлох чинь бол тэр нэг миний ойлгож байгаагаар бол заавал тэр авилгатай тэмцэх газар очиж шалгаад авах ямар ч шаардлагагүй. Энэ нөгөө e-tax гэдэг одоо энэ том платформ байж шүү дээ. Биднээс өгсөн орлого, зарлага бүх юм чинь тэнд бүртгэлтэй байж идэг. Тэмээ төлсөн татвараараа тэрийгэ гаргаад үзүүлчих, өөрийнхөө үзүүлчих, хүүхгийгээ үзүүлчих. Би миний хүүхд надад хамаагүй гэдэг юм бол хүүхдтэйгээ гаргаад үзүүлчих. Ийм л юм л уг нь хүсэд л байх шиг байгаа энэ залуучуудын загс цуглаж байгаа тийм үү те? Тийм, ер нь бас яг тийм л байгаа юм л. Тэгээ бид бас адилхан хүмүүс те. Яг адилхан л одоо төрийн өмнө татвараа төлж байгаа, эрх үүргээ ухамсарлаж байгаа те. Тэгэхээр яг бүх хүн л одоо төрийн хуулийн өмнө бас одоо адил тэгш эрх үүрэгтэй байх хэрэгтэй л гэдэг л зарчим л яриад байгаа юм л да бүгд те. Тэр одоо бид нар тэр орлогоо нотлохын тулд, зарлага нотлохын тулд л энэ том тэр e-tax гэдэг юм уу, Монголиа том платформуудыг чи ажилуулаад ингээл тэрүүгээр биднээс чинь одоо өөрийгөө нотлох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэрийг гаргаад тавьчихгүй тэгэл за ингээд за тийм нэг одоо мэдэгдэл болсон. За тэрний маргааш нь байна. Манай хүн чинь нөгөө энэ намынхаа бах хурлыг зарлуу хуралдуулсан. Тийм, за энэ дээр л одоо танд яг тэн дээр юу яригдсан бол танд ямар мэдээлэл вэ? Яг уу би тэр яг л Монгол Ардын намын гаргасан мэдээллийг л би одоо хэлсэн ба тэр засгийн газарт хамтрах гэрээ гэж байгаа юм. Тэгээ тэрнээсээ одоо зарим нэг нам зөрчсөн гээд баг хурал нь тийм томьёоллоор тогтоол гаргасан байна. Тэгээ нэг нам гэсэн байна. Тэгэхээр намын нэр цохоогүй юм байна тийм үү? Нэр бол цохоогүй. Гэхдээ нам гэсэн байна. Намууд биш. Энд чинь би 3 намын нэгдэл байгаа шүү дээ. Тэгсэн нам гэсэн байгаа. Тэгэхээр хүн нам бол биш. Арчилсан намыг л хэлээд байгаа юм л да. Ер нь бол харж яхад. Тэгээд арчилсан намыг гар гэдээ хэлчихэж байгаа. Тэгсэн арчилсан нам ч гэсэн бас өөрсдөө хариу хэлж байгаа. За хэрвээ бид хамтрахгүй бол одоо ган төмөр дараа хүртэл одоо би ажиллаа өгье. Тэ? Бас тэгээд энэ хамтралын гэрээгээ дүгнэе. Тэ? Тэгээд ингээд салъя гэж хэлж байгаа. Тэгэхээр бол аль нь ингээд шудраг байх хэрэгтэй л байна л да. Яг хөө ингээд Монгол Ардын нам бол одоо ямар утгаар ингээд уг нь бол хувь хүний тэг моралын асуудал байна. Ёс зүйн асуудал байна. Тэгтэл бүр нам дээр авчираад тэг шал өөр юмны дүгнэлт болгочихж байгаа. Тэг. Яг хөө эрх мэдлийн төлөөх тэмцэл бас нам дотор нь бас их явж байгаа шиг харагдаад байна. Тийм үү те. Тийм учраас хэний хооронд явагдах вэ? Тэрийг үгүй байна. Хүмүүсийн нэрийг бол би хэлж мэдэхгүй байна. Тийм. Яг хөө зөвөр ер нь бол эрх мэдлийн төлөөх тэмцэл явж байна. Зөвхөн оюун эрдэнэтэй биш байна. Тэ. Оюун эрдэнийн асуудал бол оюун эрдэнийн ёс зүйн асуудал байхгүй. Тэ. Ёс зүйн асуудал юм уу? Эсвэл одоо хөрөнгө орлого завшсан ч юм уу? Хууль бус хөрөнгө ч юм уу? Тэ. Иймэрхүү асуудал байхад татаж авчираа намын асуудал болгоод бүр засгийн газрын одоо хамтралыг одоо цуцалж ингэж хийж байгаа юм л та. Тэгэхээр бол маш их популизм, маш их одоо тийм эрх мэдлийн төлөөх тэмцэл бас энэ ном дотор байна уу даа л гэж харж байгаа юм л да. Гаднаас харж байгаа шүү. Дотор байсан биш тий. Тэр баг хурал дээр сууж исэн
одоо баг хурлын гишүүн нэг анх хоёр гэсэн байхаа нэг залуу бүр тодорхой бичсэн. Та тэрийг уншсан уу те? Би халтаарсан юм тий. Тэр яг би зөв үзэгчдэд тавчин хэлжихэд би тэр урал дээр суусны хувьд хэлэхэд ерөнхий сайд бол нөгөө нэг энэ хамтарсан засаг авч үлдмээр байна гэж тийм ярьсан. Тэгээд яг нөгөө санал хураахтай болохоор нэг ном нь одоо гэрээгээ зурцсан учраас энэ эвслийг тараахан зүйтэй гэсэн ийм томьёолоор санал хураагаа 61% 38%-аар тэр томьёол нь дэмжигдээд. Тэгээ манай хүн чинь тэгээд тэгэнгүүт нь за би тэгвэл энэ ерөнхий сайдынхаа албан тушаалаас би өөрөө сайн дураа өргөдлөө гэж огцорно гэд хэлсэн гэдгийг тэр дотор хурд сууж исэн хүн баг хурлын гишүүн бүр нотлоо хэлсэн байгаа байхгүй. Тэгээ нийгэм чинь за тэгвэл ингээ маргаашнаас эхлээд хүлээцсэн тий. За одоо өнөөдөр өргөдлөө өгөх юм байна. Тэрнээс чи дахиад 21 өнөөдөр ч 27 хэдэн болж байна тий. 28 болж штэ. Тэгээ ингээ харахад бараг 7 ончиж байгаа юм байна. Тийм байгаа байхгүй. Тэр яг ингээд ийм эрх мэдлийн вакуум үүсээд байгаа юм л та одоо ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Тэгээ яг ингээд аль талтай хурдан шийдэх хэрэгтэй л болчиход байгаа юм л та. Тэгээ яг энд бас хоёр том асуудал байна гэж хараад байна. Нэг бол яг нам бол намын дарга нь ерөнхий сайд байна гэдэг тийм. Тэгэхээр яг намын дарга өгнө мөн одоо ерөнхий сайдаа өгөхөөр тийм бас асуудал явж байгаа гэж харж байгаа тийм. Тэгээ мөн одоо бас одоо хамтралын тийм улсын хурал дээр бас хамтралын асуудал бас ингээд нурж байгаа юм. Тийм. Тэгэхээр бол одоо бас Монгол Ардын намын хувьд бол маш их хүндрэлүүд байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө бол одоо ингээд 1-4 сарын эдийн засгийн нөхцөл байдлыг харахад бол төсөв бас тодорхой хэмжээгээр тасарсан байна. Гадаад худалдаа унссан байна. Тэгэхээр бидэнд бол бас нэг тийм одоо эдийн засгийн бас тийм таатай нөхцөл байдал бол бас байхгүй. Тэгээд одоо гадаад нөхцөл байдалд ч гэсэн хөрш том орнуудын одоо нөхцөл байдал бас нэлээд хүндтэй. Нэг нь бараг дайнтай шахуу. Нөгөө нь бараг одоо худалдааны сөргөлдөөнтэй байх жишээ нэ тий. Тэгэхээр бид бол бас маш их хүнд нөхцөлд байгаад байгаа ер нь бол харж байгаа. Тэгэхээр яг энэ ч гэсэн ингээд ард иргэдийн бас шалтгаан болж байгаа юм л да гараад ирж байгаа шалтгаан. Тий. Тэгээд яг энэ одоо талбай дээр ингээд жагсаад байгаа залуучуудыг нэг хэсэг нь болохоор за одоо яг одоо энэ бол органик чагсаал юм өөрсдөө ч тэрийг хэлж юм лээ тий. Бид нар бол ямар ч тийм гадны дотны ч дэмжлэг ямар ч юм байхгүй. Нөгөө нэг хэсэг нь одоо энэ гэх юм уу одоо энэ ерөнхийс өмөрч байгаа хэсэг гэх юм уу тэрний одоо за бүр торуул айрын гэх юм уу тэд нар болохоор энэ бол залуучууд дандаа хөлсөөр жагсдаг тийм ээ энэ одоо засгийн газрын энэ 14 мега төсөл одоо энэ бүх юмыг ингэж нураах гэж ургал гаднаас л зохион байгуулалттай MCS тэр нөгөө юугаа ухаан хотгоо өгөхгүй гэсэн ингээл ийм хоёр юм ингээд яригадаад байна. Таны хувьд одоо юу гэдэг үгэнж байна? Яг би бас нөгөө Арслан намын нарийн бичгийн дараа Ганвалын яриаг бас үзсэн. Тэгээ Ганвал даргын ярьж байгаагаар бол нөгөө хяналт үнэлгээний хорооны одоо ажлыг бол Арслан намын гаралтай сайд хариуцж байгаа. Одоо юу лөө? Тий одоо эргээд хүн хариуцж байгаа. Тэгээ тэр хүн бас маш их шалгалтууд хийсэн бол тийм. Тэгээд ирэхээр тэн дээр одоо намын дээд дунд доод төвшөнд бас маш их асуудлууд гарсан юм байна. Ерөнхийдөө бол улс орондоо яа шалгасан. Тэгээд тэн дээр хэлж яхад бас маш олон орон нутгийн одоо аймагуудын дарга нарт одоо тендерийн хууль зөрчсөн. За мөн тодорхой санхүүгийн зөрчлүүд ихтэй. За мөн 900 асуудлууд ч бас байдаг. Тэр асуудлууд шалгагдаж гарч ирсэн юм байна. Тэгээ энэ одоо баг хурлын буюу одоо Монгол Ардын намын орон нутгийн төлөөллүүд нэлээд дургу хэлсэн бололтой. Ингээд тэр мэдээж одоо хяналт үнэлгээний газраас одоо шалгалт гаргаад дүнэлт гаргаад явчихаар ер нь цаашаа ингээд одоо хууль хяналтын байгууллагууд шалгаа авчдаг юм байна л. Тэгээ яг тиймэрхүү асуудлуудаас болж Монгол Ардын нам, Арслан намын дээр хамтрал ингээд анц авгарсан бололтой юм гэж би ойлгосон. Тэндээс тэгэхээр бол бас юм бас ингээд ороо босгоогүй бол бас юу яах вэ? Тэгээд хоорондын тэр хамтрал иймэрхүү хүндрэлүүдээс болоод тэгээд одоо энэ засгийг Монгол Ардын нам өөрсдөө авъя гэдэг саналаа тавьж гэнэ удаа гэж харж. Яг өмнө нь ингээд 8-9 жил шахуу улсыг удирдсан, ганцаараа бараг удирдсан нам чинь маш их олон асуудлууд торимтлуулсан л байгаад байгаа юм л тэ. Тэгэхээр энэ өөрөө
өөрөө хамгийн том асуудлууд байгаа. Ерөнхийдөө бол ингээд 16 он байна уу 20 он байна уу дандаа мөрийн хөтөлбөр нь ядуурлаас бууруулна ч гэдэг юм уу. Орлогын тэгш бус харилцааг янзлна, ажлын байр бий болгоно ч гэдэг юм. Иймэрхүү асуудлууд байсан боловч авилгатай тэмцэн ч гэдэг юм уу. Тэгээд эдгээр асуудлууд нь бүгд одоо бас тодорхой түвшинд хийгдээгүй. Тэгээд тэр нь маш их хүлээлтүүдийг ард түмэнд үлдээсэн. Тэгээд энэ л өнөөдөр ингээд задарч байгаа. Одоо дуулаанаар ингээд улам задарч хүмүүст харагдаж байгаа хэлбэр юм уу даа л гэж харагдаж. Тэгээ бас одоо нөгөө энэ ерөнхий сайдыг хамгаалж байгаа талын бас нэг аргумент юу гэхээр за энэ ерөнхий сайдыг ингээ огцруулчих юм бол одоо энэ нөгөө 14 мега төсөлгээд Монгол улсыг хөгжүүлэх гоё юм маань зогсох гэж байна. Тийм ээ. Энийг яачих юм бол энэ уул уурхайн одоо нөгөө одоо 34% гэж яригадаад байгаа маа одоо MCS-ийн ухаан удаг мутгаас авах гэдэг. Энэ минь бүх одоо зогсож одоо бидний нөгөө Монгол хүний бидний нөгөө баялгаасаа өртөх энэ өсөл мөрөөдөл маань байхгүй болох юм аа гэж ийм явуулж ин л дээ. Энэ дээр би таны бодлыг сонсон. Яг ингээд одоо бүр ингээд түүхээ ингээд 35 жил рүүгээ өмнө рүүгээ явуулвал бид ингээд яг ингээд зөвлөлт ингээд задраад за Монгол улс ч гэсэн одоо социалист улс байхаа болоод арслан улс болох үед иргэд ер нь өмчтэй байсан юм тий. Өмчийн асуудал мөнгө төрөхтэй байх уу гэдэг асуудлууд бий болсон. Тэгээ тэр их олон одоо 70 80 жил цуглуулсан нийтийн өмчийг ингээд ховчлолаар явуулсан байна. За байгаль газрын доорх баялгуудыг бас их тараасан байна. Тэ? Тэгээ тэрэнд нь ингээд янз янзын алдаа оноо эндэгдэл одоо буруу зураг юмуд маш их гарсан байна. Тэгээ энэ зүйлүүд нь одоо өнөөгийн засгийн газар ч гэдэг юм өнөөгийн удирдах байгаа хүмүүст бас одоо энийг шийдэх ёстой гэж ойлгосон юм шиг байна. Тэгэд энэ асуудлуудаа шийдэхин тулд тэр баахан хуулиудыг гаргасан тий байгалийн баялаг 34% ч гэдэг юм тэр асуудлуудыг гаргасан. Тэгэд энэ ингээд одоо нийгэм нийтийн одоо хоорондын ингээд бүлэглэлүүдийн гэдэг юм эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчилтөөр тулж яах гэж харж байгаа. За энэ бол мэдээж нэлээд ойлгомжтой зүйл харагдаж байгаа. Яа тэгвэл маш одоо нэг юм том билүү байлаа гэхэд одоо билүү бүгд хүртчмээр байдаг. Тэгээд хүртэх гэхээр бас хамаагүй хулгайлж хэртэж болдгоо байгаад байдаг тий. Эсвэл хулгайлаад хүртчихвэл тэгээд яг хулгайч гэж хэлүүлчих гээд байдаг тий. Тэр хүн бас ингээд одоо энэ нийгмийн амьтан учраас маш их асуудлууд байгаад. Хоёрт яг хуу ингээд таны хэлж байгаа нөгөө томоохон төслүүдийн хувьд одоо ингээд 5 6 төсөл нь одоо өөрөө их өсвөртэй гэдэг юм уу. Одоо маш их одоо дараачийн одоо эцсийн түвшинд очицсон тийм төслүүд байсан гэж харж байгаа. Жишээ нь Эрдэнэ бүрэн за хил домлсон төмөр зам за өөр юу байлаа ураны гэрээч гэдэг юм те. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг 14-өөс байж болох, хийж болох одоо томоохон төслүүдээ ер нь хөдөлгөчлөө гэж харж байгаа. Тий. Байж болох. Одоо их усүрэн тодорхой яриа хэлцэн дууссан ч гэдэг юм уу те. Тэгэд энэ зүйлүүдэд дуусчаар ялчгүй Монгол ардын за одоо болчлаа. Одоо ус төрчихгүйгээр хийх ёстой юмнуудаа хийчлээ. Одоо бид ингээд дүгнээд гаргуулъя. Гэтгэл тийм одоо дотоодынх нь итгэл үнэмшил гарч ирсэн үү. Тэгээ эндээсээ шийдэж гэнэ удаа гэж харж байна. Харин тий одоо тий ардсан намыг энэ арчсан нам болсогтой өөрж ингэж яаж яагаад тэгээд гол асуудлыг шийдэж авангуудаа ингэ цагаад жийчлээ гэсэн тий яг энэ бол санаа та хэлж шээ. Тий энэ бол улс төрийн одоо маш тийм одоо ёс зүгөж гэдэг юм уу. Одоо бас нэгээ хэрэгэлдэг ч гэдэг юм уу. Тий тиймэрхүү зүйл байгаад байгаа юм л та. Тэгээд энд ч гэсэн арчсан намч бас тийм дуртай биш ба. Одоо ойлгомжтой. Тэгээд аль аль нь одоо маш том ан цав үсгэж байгаа. Гэхдээ ер нь бол маш том өрсөлдөгчд байгаа юм л да. Ер нь бол тий. Тэгэд яг өчигдөр та бас мэдээгээр харсан байлгүй энэ нөгөө ардсан намын Тэмүүжин гишүүн ингэж хэлнэлээ л дээ сэтгүүлчдийн өмнө. За энэ ерөнхий сайд одоо мэдээлэл гэсэн гээд ингээ бид нар хүлээгээ байж энэ бүлгийнхээ урлыг өөртөө завсруулчаад ингээд яасан тэгээ мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ бид нэр ямар одоо зөрчилдөд хүрсэн гэхээр би энэ үзэгчтэй хандж хэлж байгаа шүү. Жохон дэлгэрэнгүйгээр ямар ч үсэн аль ч үед нь бид нэр энэ засгаас ардсан нам засгаас гарахаар болсон гэж тийм ээ. Одоо тэр баг хурлынхаа шийдвэрийг дагаад засгийн задраад ардсан нам гарах юм уу? Нөгөө ерөнхий сайд нь нөгөө шийдвэрээ хэлэхгүй болохоор чи ингээд бүгд хүлээлтийн байдалд орчихсон байна тий.
Эсвэл бол тэхгүй бол одоо бид нар өөрсдөө өргөдлөө ерөнхий сайд нь энэ засгаа аваад үргэлжлүүлье хагалахгүй ботрахгүй гэх юм бол тэнд байгаа 8 сайд нь бид нар өргөдлөөгөө гарчнаа. Гэт энэ ер нь бол задрах нь бол ойлгомжтой болцсон. За ямар ч үсэн энэ засагт бол ардсан нам байхгүй гэдгээл өчигдөр илэрхийлж нэлээ л дээ тий. Эндээс одоо ямар үр дагавар гарахаар байна. Ер нь яг хоо ингээд ардын нам дараачийн ерөнхий сайдаа сонгоно. Мэдээж одоо ном удирдах ёстой хүн болно. За төрийг удирдах буюу ерөнхий сайдаа хийхээр хүн болох ёстой. За мөн одоо ирэх сонгуулиуд байна. 2027-28 онд амжилттай оролцуулах хүн байх ёстой болчиход. Тийм удирдахч байх ёстой болчиход. Тэгэхээр яг тэрийг яаж хийх вэ гэдэг л одоо Монгол ардын ном бол одоо маш том асуултын дамдаг байгаа. Хэрвээ асуултын дамдгийг хариулж чадахгүй бол бас маш том одоо энэ Монгол улсын улс төр бол нэлийн хаос одоо эрх мэдлийн вакуумд орших тийм нөхцөл байдал харагдаад байгаа. Тэг яг нь дэлхийд даяар нэг бас яг Монголтой ойролцоо нөхцөл байдал байна л та. Жишээ нь одоо Солонгос тий Солонгосын ерөнхийлөгчийн эхнэр тий одоо нэг цүнхний асуудалтай бас байна. Тэр бол одоо Монгол улсын ерөнхий сайд ч гэсэн иймэрхүү нөхцөл байдалд орчихсон байна. За тэгтээ Солонгосын арчлал бол бас өөр хөгжилтэй байна. Одоо юу гэдгийг үндсэн хуулийн цэцээрээ одоо ерөнхийлөгчөө бүр авч хайлаа. Тий одоо дахин сонгуулиа хийж чинь 6 сарын 3-нд хийж чинь. За мөн эхнэрийнх нь асуудал хууль эрхлэлтэй байгууллага шалгагдчихэв. Тэр ингээд яг харахаар бас юм бол ингээд моралын асуудал ингээд явж ингээд маш том өндөр асуудлууд төр явж байна. Монгол хийгдэл байх л гэж харагдаж байгаа юм л да. Тэгэхээр бол яг тийм нөхцөл байдал харагдаж. Арчил намын хувьд ч гэсэн бас одоо энэ засагт хамтарсан нөхдүүдийн бас хариуцлага хүлээлгэх талаар ярьж байна, тий. За мөн зарим залуу гишүүдийн одоо нөгөө юунд нэгтгэсэн одоо зохицол цуглаанд оролцсон гэдэг байдлаар бас асуудлууд яригдах юм шиг байгаа харж байхад. Гэтэ Арслан бол харьцангуй тийм бас чөлөөтэй. Бас улсын хурлын гишүүний одоо ярих хэлэх зүйлийг бас тэд нар хорж чадахгүй. Тэгээ тэрийг ч илэрхийлж байгаа, тийм. Тэгээ энэ хүн үзэл бодолтой үнэнч байгаа, итгэл үнэмшилтэй үнэнч байхыг бас нэлээд үнэлж гэнэ удаа л гэж харагдаж байгаа юм л да. Төмрийн ярианаас харж байгаа, тийм. Тийм тэгээд энэ ерөнхий сайд маань нэг их хурл дээр нэг мэдээлэл хийх юм шиг байгаа юм. Өчигдөр хийж байгаа хийсэнгүү гэж байна. Өнөөдөр чуулган хуралдахгүй гэж байна. Тэгэхээр хийхгүй юм байна. За маргааш одоо хуулиараа чуулган хуралдана. Маргааш нөгөөдөр 4-р 5-р өдөр. За ингээд энэ дээр одоо юм хэлэх нүггүй юу? Бас л нийгэм бас л хүлээлттэй. Энэ нөгөө залуучууд ч бас л тийм жагсан хэврээл байж байна. Гэтэ харах зүгээр би тань юу гэж асуух гэсэн гэхээр энэ ерөнхий сайд маань яг юу гэсэн мэдээлэл хийх гэдэг байгаа юм бол гэсэн тань тамг байна уу? Яг хөө ингээд янз янзын хэвлэлийн мэдээнүүдийг харахаар одоо би хамтарсан засагтайгаа үлдмээр байна. За би ерөнхий сайдаа хиймээр байна. За миний орлого одоо хууль бус асуудал байхгүй гэдэг байдлаар одоо мэдээлэл хийх юм байна гэж харж байгаа. За нөгөө талаар мань хүнд өөрт нь ч гэсэн маш их дарамтууд байгаа болов гэж харж байгаа. Яг тэгвэл одоо энэ одоо улс төрийн капитал гэдэг юм уу? Хүнийхээ хувьд те одоо маш их капитал цуглуулад одоо бас Монгол улсын түүхэнд бас нэлээд одоо дээрээс эхний 3 мөрөт орж байгаа бах. Хугацаагаараа 4 жил гаруй, 4 жил 5 сар гаруй одоо улсыг удирдсан. Тийм байгаа. Тэгэхээр бол тэр капиталаа хамгаалахын тулд бас эрх мэдлийн төлөө гэдэг юм. Бас нэлээд тийм одоо мэдээллүүд хийх болов гэж харж. За энэ өөрөө яг ямар үр дагавартай байвал ард иргэдийг нэг бол уурлуул тий бухимдлыг төрүүлнэ. За нэг бол одоо бид ч бас ерөөсөө ойлгох гээд их үзлээ. Тэгэхээр бол бас нэлээд дэвчээр шалгах л байх таа л гэж харж байгаа. Тэгээд одоо энэ нөгөө хувийнхаа одоо энэ ёс зүйн асуудлаа эхлээд намын асуудал болгож намынхаа их хурл биш баг хурл таяж өгчөөд тэндээс нэг шийдвэр гарсныг биелүүлэхгүй ингээд баг 10 хоног явчихлаа. Одоо тэрийг нөгөө албан тушаалтад үлдэх гэж ядаа дайнж гэж би хараад байна л та. Яг ингээд харахаар зүгээр яг манай ерөнхий сайдыг манай хүн ингээд нэг легитим байдлаа алдчихлаа л та хууль усаа. Тэг яг легитим байдлаа Монгол Ардын нам яаж эргэж олох вэ гэдэг нь өөрөө том асуулт руу явж байгаа юм л та. Тэгэхээр энийг л маш урд шийдэх хэрэгтэй байна.
ер нь дараа нь хэн байх юм. За одоо энэ хүн ямар хариуцлага хүлээх юм. За иргэдэд юу одоо тайлбарлах юм те. Энэ л өөрөө хамгийн чухал байдаг. За мөн хамтрагчтай бас яаж тайлбарлах юм те. Хүн нам болоод Монгол ардчлал нам. Тэгээ маш их одоо тийм эргэлзээтэй асуудлууд байна шүү дээ те. Ордонд дотор ингээл баахан сэтгүүлчид тойрол ингээл хэдэн улсын хурлын гишүүдэд тойрчгүйгээл асуугаад байх. Нөгөө хэд нь бүлтгнээл хариулж чадахгүй хариулахаараа гүнхэн олгоо. Тий, ойлгомжгүй хариултууд хэлээл тий. Тэгэхээр энэ өөрөө ингээд маш том юм эвгүй тийм эрх мэдлийн хаус тийм вакуумыг одоо Монголд авчираад байна л да. Энэ өөрөө маш хүнд байна. Тэгээ би хамгийн том асуудал бол одоо бол эдийн засгийн байдал хүнд байна тий. Эдийн засгийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёр өнөөдрийн энэ одоо легитим байдлаа хамгийн түрүүнд авчруулах хэрэгтэй. Тэгээ Монгол Ордын нам баг хурлаа бас ингээ хуралдуулна гэдэг дахиад хуралдуулна гэдэг маш их удаж байна. Тэгээ энэ өөрөө бас ингээ маш том асуултын тэмдэг болчиход байгаа юм л. Өөрөө ингээ Монгол улсын хамгийн том эрх барих нам гэдэг. Тэгээ энэ асуудлыг шийдэхгүй бол ард иргэд бас ойлгохгүй тийм асуудлууд үүсэж байна л да. Тэр анх хоёр гэдэг гишүүн би түрүү ярьсан тэр баг хурлын гишүүн гэдэг. Тэр хүн бас сошиал дээр бичсэн байлаа. Энэ нөгөө баг хурлыг хуралдуулна гэдэг айл өнгөрсөн 7 хоногт өдөө гадаанаас бага улсууд ирдэв шүү дээ. Тэр чинь 400 гаруй хүн шүү дээ тий. Тэгээ та нар битгий яваараа байж байгаараа одоо гэдэг айл өнгөрсөн 7 хоногт тийм зар тарцсан юм байна. Тэгээ тэрнээс нөөш 7 хоног байдгүй. Одоо нөгөө өдөө гадаанаас ирсэн улсууд ч хэцүү. Ажил хэцүүдлээ тий. Буудалд байгаад их хэцүү. Одоо хамаатан савнаа хэцүү. Айлд одоо хичнээн амрахын тэр чинь би гэртээ армаар надад судлаа шийдэд бушууг шийдэж хэлсэн байсан. Тийм. Тэгэхээр ингээд жирийн одоо намын гишүүдэд ч гэсэн бас ойлгомжтой асуудлууд маш их байна. Тэгэхээр бид бол асуудлаа шийдэх хэрэгтэй болчиход. Яг Монгол Ордын нам тэр тогтоолынхаа үндсэн дээр явах нь эсвэл тэр тогтоолоо дахиад цуцлах нь маш их том хямрал байгаа юм л да. Энэ өөрөө намын доторх маш их хямрал. Дахиад баг хурал зардал маань зарлаа гэдэг маань тэр тогтоолоо өгөөсгөх тэрийг цуцлах гэдэг юм биш үү? Харин бас их тийм ойлгомжгүй байдлууд үүсгээд байна. Харин тэгээд тэгэхээр ингээд аль аль нь ойлгомжтой байх хэрэгтэй байна. Тийм. Ерөнхийдөө бол ард иргэд ч гэсэн одоо маш одоо тодорхой легитим ерөнхий сайтай байх хэрэгтэй. Тийм. За маш их тодорхой асуудлууд байна тий. Одоо Хятад Монголын худалдаа жишээ нь одоо маш их унсан байна. Бараг 15-6% унсан байна. Манай нүүрсний экспорт гэхэд бараг 1 тэрбум $1 унсан байна. За нүүрсний 4 сарын хугацаанд 4 сарын хугацаанд нүүрсний үн гэхэд одоо бараг $50 унсан байна. Тэгэхээр бол одоо оны эцэс гэхэд юм уу за энэ хагас жилд бас төсвийн тодтолууд хийх хэрэгтэй шаардлагатай байх гэж харж байгаа. Маш их олон төслүүдийг одоо зөвхөн тэзүүгээд одоо хийгээд байх нь зөв юм уу те? Яг бодтойгоор хийх хэрэгтэй байна. За захим засаглал, дижитал засаглал ярьж чинь маш их төрийн албаа агч одоо яаж шийдэх юм те? Өнөөдөр бидний бас асуудлууд маш их байна л гэж харагдав. Энэ их маш их одоо ийм их хуримтлагдсан асуудлуудыг шийдэхгүй явахаар нийгэм өөр ингээ маш их хүлээлттэй л байгаа юм л да. Харин тий. Тэгээд бас өчигдрийн мэдээгээр би бас харж байлаа гэсэн чинь энэ нөгөө ман намынхнаас бас сэтгүүлчид асуугаад байна. Юу гэж асууж ийм нэхэр за танай намын баг хурлаач чи ингээд одоо энэ юугээ хамтарсан засгаас ингээ ардсан намыг гарга гэж шийдчихлээ. Энэ ерөнхий сайд чи ингээд хариу өгөхгүй ингээд зөндөө удчихлаа. Тийм ээ. Энэ яах ёстой юм? Танай ерөнхий сайд чинь баг хурлынхаа юг одоо шийдвэрийг заавал тавих үүрэгтэй үздэй гэсэн чинь тэр одоо их хурлын дэд дарга болгон төвийн гишүүн бол тэглгүй яадаг юм чинь эн чинь төрийн манай намын юу барих одоо дэд байгуулга нь энэний шийдвэрийг бол намын гишүүн болгон дагаж мөрдөж биелүүлэх үүрэгтэй гэж хэлж ийлээ шүү дээ. Тэгээ тэр хүн ч одоо үүргээ биелүүлэхгүй эн чинь одоо 10 хоног явж болдог юм байна та. Тий харин тэгэхээр нөгөө намын дэд байгууллага одоо эсвэл намын удирдах зөвлөл тий намын баг хурал асуудлыг ингээд шийдсэн бол одоо бас дараачийн асуудлууд явах хэрэгтэй л байгаа юм. Яг мэдээж ингээд янз янзын үнцэг бид өөрөө их бас их арчилсан олон үзэл бодолтой хүмүүс юм. Нэг хэсэг нь ингээд ерөнхийлөгчийн засаглал руу би тайлтрах гад байна л гин. Нэг хэсэг нь одоо юу гэдгийг одоо юм хаус байдалтай болгочлоо л гин. За нэг хэсэг нь одоо бид ингээд буцаад хамтрах хэрэгтэй л гин тий. Тэр яг бүгдийн хэл үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Бид бас одоо нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Гэтэ хамгийн гол удаж болохгүй
Харин одоо тэгээд ийм улс төрийн нөхцөл байдал ийм одоо хурцтмалч гэдэг юм уу ийм байдлын үед одоо яг таны хэлсэн тэр нэг хүний засаглал руу орё барь гэдэг тийм дуу хоолой гарч эхэллээ шүү дээ. Одоо энэ засгийн газрын гишүүн дээр номын сайдын нөхөр Батка гэж нөхөр тэр юун дээрээ сошиал дээр бичсэн харагдлаа. Одоо бид нэр энэ хаусаас гарах ганц зам болвол нэг хүний засаглал ерөнхийлөгчийн засаглал руу орох. Тэгвэл бид нэр хөгжнөө барина гэсэн ингээл энэ юм чинь ингээд энэ одоо үл ойлгох ийм нөхцөлийг далимдуулаад нөгөө тийш нь авч явах ийм санаархал гэх юм уу? Ийм юмнууд бас тийм ээ. Ерөнхийдөө яг хөө ингээд аль 18 19 оноос хойш ингээд Төв Аз Монголын маш олон гээд үндсэн хуулиа засч шинжилж эхэлсэн байна. Тэгээ Төв Азийн орнуудыг ингээд харахад бас 3-4 нь бараг одоо ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байгаа юм л да. Эргэн тойрноо харахад. Тэгээ яг хөө бид бол парламентыг сонгосон байгаа. 19 он болоод 21 оны одоо үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь. Тэгэхээр бол бид тэр одоо өөрчлөлт тэр ойлголтоо нэгцэн ойлголтоо авч явах хэрэгтэй л гэж ойлгоод байгаа юм л да. Тэгвэл одоо яг л тэр үйлдэлээр л явах хэрэгтэй. Тэгээ бас ингээд одоо иргэдийг бас олон нэр хүндтэй инфлюенсер нөлөө бүхий одоо сошиал аккаунттай хүмүүс ингээд маш ихээр иргэдийг савлуулж байгаа харагддаг л та. Тэгээд яг энэ цаана ингээд маш их том одоо эрх мэдлийн одоо ашиг сонирхлын юмуд байна л та. Тийм яг хоо мэдээж оролцсон нийгэм олон уруулж үзэл бол байх ёстой. Тэрийг та хэлж гэн зүгээр таны бодлоор бол ерөнхийлөгчийн засаглал одоо энэ парламент хоёрын одоо аль нь зөв юм бэ? Одоо манай өнөөгийн нийгэмд Монголын яг хоо аль нь давуу талтай аль нь усвал талтай. Зүгээр яг хоо бид сонгоцсон парламентын одоо арчлаа сонгосон. Тийм учраас бид парламентын арчлал парламентын одоо эрх засаглалаа бид одоо ингээд бас үргэлжлүүлж явах хэрэгтэй гэж харж байгаа. Тийм. Тэгвэл зүгээр би зөв ойлгосон бол энэ үндсэн хууль дээр чинь нөгөө нэг өөрчилж болохгүй том хэдэн заалтууд байд юм биш үү? Тэр одоо тэр тусмаа одоо тэр энэ Монгол улсын өнөөгийн засаглалын энэ хуваарлт гэдэг юм уу энэ шин чанарыг одоо хязгаарч өөрчилж болохгүй гэсэн. Тийм биз дээ. Энэ дотор чи одоо бид нар парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу хязгаарч орохгүй гэсэн баталгаа тэр гэж би эргээр ойлгож явдсан шүү дээ. Бас хоёрт бас нөгөө тусгаар тогтнолын агуулгатай санал асуулга хийж болохгүй энэ төр гэдэг тийм юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр бол ингээд маш их олон тийм бас одоо улс орны бас гол асуудлуудыг ингээ ярилцсан, шийдсэн тийм нэгцэн ойлголтууд байгаад байгаа юм л та. Тэгэхээр бол энэ асуудлуудыг ингээ заавал ингэж сэвж байгаа нь бол өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой л да. Эрх мэдлийн энэ вакуум хэд их удаан одоо шийдвэр гаргалтууд яваад байна л та. Гэхдээ энд бол өөрөө бас нэг тийм амар зүйл биш л дээ. Энэ ч бол сая би түрүүнд хэллээ тий. Энийг бол одоо намын дарга сонгоно. Тэгээд төрийн удирдлагаа сонгоно. Тэгээ цаашаа ингээ дараа чинь сонгуулиуд байгаа. Мөн амжилтаа харж байна тий. Тэрийг харж байна удаа л гэж харж байгаа юм л. Мөн орон нутгийн маш их одоо гомдол саналуд байна тий. Чи өөрөө бараг 2 сонгуульд дараалаад 3 сонгуульд дараалаад бараг одоо эрх барьж байгаа. Одоо ийм нам болохоор маш их олон асуудлууд байна удаа л гэж харж байгаа юм л. Хоримтлагдсан асуудлууд ч маш тий шийдэх ёстой. Гэхдээ ийм биш үү судлаачаа энэ эхлээд намын даргаа солино гэх юм бол эн чинь намын даргын их хурлаараа эдгээр чинь сонгодог учраас их хурлаа зарлаа хоролдуулах болно. Энд чинь бас хугацаа эрэхтэй болоод тэг яг намын даргын гүйцэтгэгч, үр гүйцэтгэгч гэдэг юм уу тэгээ явчих байх л гэж харж байгаа юм л да. Тэгээд яг 10, 11, 12 сард ч гэдэг юм тий. Их хурл нь хурагтаад 1000 гаруй хүн ч гэдэг лөө тий. Одоо бол яг ерөнхий сайд солигдлоо гэж үзэхэд үр гүйцэтгэж намын даргын үр гүйцэтгэгчээр явж болох. Тэгээд нөгөө их хурл мурлаараа явна тий. Ардчсан нам ч гэсэн бас яг тийм нөхцөл байдалтай гэж ойлгож байгаа. Тий. Одоо ингээд хариуцлага тооцлоо гэхэд дараачийн арслан намын дарга бас үр гүйцэтгэгчээр явна. Тэгээд нөгөө томоохон хурлаараа тий. Одоо бас асуудлаа шийднэ. Удирдлагаа солино, удирдлагаа баталгаажуулна гэдэг юм тий. Тиймэрхүү юмнууд явах. Тэгээд энэ намуудад ч аль алинд нь байна уу ганц ардчсан намд байна уу энэ нөгөө дөрмөө одоо энэ нөгөө уржин багтлагдсан улс төрийн намын тухай хуульд зохицуулж энэ дотоод дүрм янз бүрийн юмудаа өөрчилж зохицуулах хэрэг байгаа юм байл шүү дээ. Тэг энэ бол би бол ойлгохтой энэ оны эцэс гэхэд одоо бүгд намаа шинжилээд дүрм журмаа шинжлэх ёстой, санхүүгээ асуудлаадаа шийдэх ёстой. Тийм баг тий.
За удирдлагын асуудлуудаа шийдэх ёстой л байна. байх хэрэгтэй тий. Тэгэхээр ингээд бүгд л хийж гэнэ удаа л гэж харж байгаа юм л да. Арслан ном гэхэд одоо 6-7 сарын үед бараг хийх юм шиг байна хурлуудаа тий. Тэгээ бас намын дүрмээ хэлэлцүүлж гэнэ гэж ойлгож байгаа. За ардын нам ч гэсэн тодорхой асуудлуудаа шийдэж байгаа байх гэж харж байгаа тий. Тийм. За тэгээд хоёлаа нөө жагсаал руугаа бас эргээд орё гэж бодлоо. Ингээд эн чинь хоёр хэлбэрээр энэ залуучууд чинь нэг санал асуулга зохион байгуулсан байж тээ тий. Энэ засгийг одоо огцорхон зөв үү гэсэн. Нэг нь болохоор энэ уг нь бол эдгээр чинь энэ их хурлын тэр ди парламент дээр асуулга тавь гэсэн чинь хүлээж авах юм шиг байгаа юм. Бас тавиулахгүй байна гэж тавиулахгүй байна гэсэн тий. Тэгээ эдгээр чи яг зөвөр нэг одоо энэ олон нийтийн гэдэг юм уу, олон улсын гэдэг юм уу тийм платформ дээр нэг тавьсан байна. Өөрөөсөө одоо талбай дээр ингээд суугаад бас одоо хүмүүсээр гаруй үсэг цуглуулах маягаар бас саналууралт явсан. Ийм харагдаж байна лээ тийм ээ. Энийний үр дүн яг би бол ингээд одоо бас Америк бусад орнуудад байдаг шүү дээ тий. Нийтийн санал асуулгаар хууль шийдэх асуудлууд байдаг. Монголд ч бас тэр одоо хэлбэрийг авсан боловч ингээд одоо тэр бүрэн гүйцэд ажиллахгүй байгаа хэлбэрүүд байгаа юм. Ди парламент жишээ нь одоо татварыг нэг хөв болгоё гэсэн аль хэзээ 100,000 хүрчээд байдаг. Тэгээд тэр нь ингээд шууд хууль ёсоор хэлцэх үү хэлцэхгүй юу гэдэг тэр дүгнэлтүүд байхгүй. Тэгээд дандаа том асуулттай байлгаад байдаг. Гэтэл энэ залуучуудын юу ч гэсэн бас одоо бас ингээд оруулахгүй байна. Яг мэдээж одоо цаана хуулийн заалтууд, элдв зүйлүүд байгаа л ба. Гэхдээ яг хамгийн гол нь иргэд бас ингээд маш их олноор оролцож гин гэдэг нь өөрөө энэ том асуулт л байгаа юм л та. Ер нь бол бид бол бас маш тодорхой нэг юм хийчмэр юм шиг санагддаг. Надад одоо хүн амынх нь тий 10%, тий эсвэл 15% ч гэдэг юм. Хүлэн зөвшөөрөх гар үсгээ зураад өөрөөхөө баталгаажуулсан зүйлийг улсын хурл нь хэлэлцээд хууль болох уу болохгүй гэдэг шууд хийдэг л болох. Тийм зүйл байх. Тэр ди парламент чинь тийм зорилготой тэгэхээр яг тэр нэгэ бүтцэн нэгэ бүрэн хэрэгжихгүй байгаа юм л та. Тэгээ маш их хяналттай байгаад байна тий. Тэр нь ингэж хяналттай байх нь зөв юм уу тий. Тийм л асуултууд байгаа юм л да. Яг бид бол арчлалтай ингээд суралцж гэнэ үү да. За арчлал бас ингээд цаашаа одоо шилжилтийн үйл явцаар явж гэнэ үү да л гэж харагдаад байгаа юм л да. За тийм байна. За одоо энэ улс төрийн өнөөгийн байдлыг одоо манай зочин өнөөдөр одоо зурчлаа бүхэнтэй нэрийн дэлгэрэнгүй тайлбар болсон байхаа гэж ингэж би найдаж байна. Одоо хоёулаа энэ өрнөл хэсэг рүүгээ орё гэж ингэж бодож байна та тий. За та бол тэр нийтлэлтэй ингэж ütсэн байсан. Эвслийн засгийн газрын задрал нь эрх мэдлийн вакуум үүсэж засгийн газрын бүтэц өөрчлөлтөх нь зайлшгүй болжээ гэж ингэж. Энэ ягаад та зайлшгүй гэж ингэж бодоод байна? Яг энэ би Бах хурлын одоо тогтоолыг легитим гэж харж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол Бах хурлын тогтоол нь легитим болвол энэ одоо эвслийн задрал нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр засаг нь дахин шинжлэхдэж байгуулагдах нь ойлгомжтой байгаа юм л да. Тийм учраас ингээд би легитим чанарыг л ярьж байна. Энийг дагаж мөрдөх нь үүрэг юмаа гэдэг талаас нь хэлж. За ингээд та тэгээ үргэлжлүүлээд ээлж бос сонгуул явуулах шаардлага улам бүр нэмэгдэж магадгүй гэсэн юм бас хэлж хүмүүс ингээ харахад бол улс төрийн нөхцөл байдал нь таалагдахгүй болоод ирж шүү дээ. Одоо санаанд нь хүрэхгүй ч байдаг юм уу. Тэгэд ирэхээр бас ингээд их хурл нь бас таалагдахгүй юмнууд бас байгаа шүү. Тэгэхээр бол тэр талаас ингээд бас ингээд би бол харахад бас ойрын өдрүүдэд бас тиймэрхүү шагсаалууд болоод байна гэж харж байна. Тэгэхээр яг тэрнийх нь л үнцгийг л би хэлж байгаа юм л да. Мөн дотроосоо ч гэсэн бас одоо улсын хурлын гишүүд ч бас одоо өнөөгийн нөхцөл байдалтай тааламжгүй хандж байгаа зүйлүүд бас байгаа байх л гэж харж байгаа юм л да. Тэгэхээр бол ингээд манай улс ингээд хит удаж болохгүй эрх мэдлийн шилжилтийг хийхдээ хурдан байх хэрэгтэй. Мөн бас одоо би түрүүнээс хэлээд байгаа тийм эрх мэдлийн вакуум үүсчих болохгүй байгаа юм аа. Одоо өнөөдөр Солонгос гэхэд маш эвгүй байдалтай байгаа шүү дээ. Ерөнхийлөгчгүй байгаа. За ерөнхий сайд үр гүйцэтгэж байхгүй юу? Ерөнхийлөгчийн үр гүйцэтгэгч нь бас буугаад бас ерөнхийлөгчийн сонгуульд явсан байгаа. Тэгэхээр ингээд ерөнхийлөгчгүй байгаа. За ганцхан ассамблийн дарга нь байгаа. Тэгээ ерөнхий сайд нь бас үр гүйцэтгэж ээж аваад бас бууцсан байгаа. Тэгэхээр ингээд маш их одоо вакуум үүссэн байгаа Солонгос.
Тэгээ зөвхөн өнөөдөр бол ингээд одоо ассамблеийн дарга нь бүх асуудлыг шийдээд явж байгаа юм л та. Тэгэхээр яг хаа бас тэнд бас арчлал бас нэлээд сайн хөгжиж ингээд бас нэлээд тэнцвэртэй байгааг л хараад байгаа юм л та. 6 сарын 3-нд ямар ч гэсэн сонгуулаа хийхээр болж. Тэгээ манайх ч гэсэн тиймэрхүү нөхцөл байдлууд үүсэж байна л та тий. Легитим байдал алдсан ерөнхий сайдтай болчиход байдаг. Одоо үнэхээр одоо их хурл маань хугацаанаас өмнө тараад ээлжид сонгуул явах юм бол энэ бол жинхэнэ одоо нэг төрийн хямрал шүү дээ тийм ээ. Одоо эн чинь ерөнхий сайдыг бол ажиллахад бол асуудал биш шүү дээ. Уг нь бол тийм биз дээ. Одоо тэр хүн чинь тэгэл тэр юут албан тушаалтайгаа зууралдаад бүр их хурлыгаа одоо ингэж барьцаалж байгаа ч юм уу яач байгаа чинь тийм байдал руу бүр оруулж шүү дээ. Яг энэ солонгосыг та бүр ингээ харж байна. 12 сард ингээд асуудал үүссэн шүү дээ. 12 сард асуудал үүсээд 4 сард тэр асуудал нь дуусч байгаа шүү дээ. Тэгэхээр бол бас маш их удаан хямарч байгаа улс байгаа. Тэгээ 6 сард дараачийн ерөнхийлөгч сонгож байгаа гэхээр баг хагас жил тэр улс ингээ вакуум үүссэн байна. Тэгэхээр ийм одоо вакуумын нөхцөл байдал бол олон зүйл байгаа юм л да. Тэнд ч бас ингээд нийгэм эдийн засгийн асуудлууд хүнд байх шиг байгаа. Өмнө Солонгос. Тэгээд манайд ч бас өнөөдөр бас тийм таагүй байна. Тэр нь ингээд улс төрөө хөдлөгч яадаг тийм нөхцөл байдлууд харагдаад байгаа юм л да. Өмнө Солонгос ч ерөнхийлөгчийн засаглалтай улс тийм. Ерөнхийлөгчийн засгийн газар удирддаг тийм үү? Засгийн газар тэргүүн гэж тустай байхгүй шүү дээ. Тэгэхээр ч ястаа яг нөгөө вакуум гэж юм чи яг л аргагүй юм байна. Тэгээ тэр бүр ингээд үндсэн хуулийн цэцэн ерөнхийлөгчийн асуудлыг шийдсэн шүү дээ. Тэгэхээр эсвэл маш том асуудлууд байгаа юм л да. За та бас ингэж үтсэн байна. Хэрв тогтолцоо бүтцийн зөрчлүүдийг шийдвэрлэхгүй бүтцийн зөрчлүүдийг шийдвэрлэхгүй зөвхөн төр зүрийн арга хэмжээгээр аргалах гэж оролдвол эдгээр асуудлууд урт хугацааны нийгмийн зөрчилдөөн хямрал болон хувирах магадaltaй гэсэн байна. Тэг яг би дөрөвнөөс хойш хэлээд байгаа. Нийгэмд одоо хүлээгдэж байгаа асуудлуудаа эсвэл өөрөө сонгуульд амлаад ингээд шийднэ гэж амласан зүйлүүдээ шийдэхгүй байх нь өөрөө иргэдийн бухимдлуудыг төрүүлээд за тэгээд тэр нь өөрөө нийгмийн бухимдал болж хувираад цаашаа явах нүдэл гэж харагдаад байгаа юм. Жишээ нь одоо авилгатай тэмцэх асуудал. За би энэ дэр жишээ дүрцсэн ба 2022 оны нүүрсний хэрэг. Тэгээд нүүрсний хэрэг дээр бид ер нь хэдэн хүн шийдэх ёстой байсан. Тэнд одоо ямар их олон асуудлууд цугларсан байсан тий. Тэгээд яагаад ганц 2 хүн асуудал ингээд шийдээд өнгөрсөн. За энэ өөрөө ингээд бүр ингээд дор чанд одоо би яг сайн мэдэхгүй тооцоол нь алдаатай яагүй юу сайн мэдэхгүй. 40 их 80 төгрөгийн асуудал гэж ярьсан байгаа. Бараг 6.5 сая тонн нүүрсч гэж бас ярьсан байгаа. Тэгээ бараг 30 40 50 одоо өндөр дээд албан тушаалтангууд холбогдсон гэж ярьсан байгаа. Авилгатай тэмцэх газар. Энэ асуудлуудыг шийдэх ёстой л байгаа юм. Хоёрт болохоор ингээд одоо нийгмийн тэнцвэрийг барихын тулд эдийн засгийн одоо юм хэд их ядууралтай, хэд их баяжилттай ингээд хоёр ийм нөхцөл байдлыг бас багасгах хэрэгтэй байна л да тий. Дундаж иргэдийг яаж дэмжих вэ? Яаж одоо энэ одоо ядуурлыг бууруулах вэ? Энэ төр гэдэг асуудлууд байна шүү дээ тий. Тэгээ мөн агарын бохирдлын асуудлууд байна тий. Өнөөдөр агарын бохирдлоор маш их хүн угаартаж нас орж байна. Маш их олон асуудлууд байна. Тэгэхэд л одоо ингээд одоо байшин байрна гэж яваад байгаа тий. За жишээ нь ингээд сэлб гол байлаа гэхэд сэлб голын асуудлыг юу болгож хувиргав тий. Тэг ингээд одоо ард иргэд зүгээр жигсах үг хэлэх болцоотой төрөхийн талбай хүртэл ингээд бас ингээд маш том одоо майхан зайхан баригдсан ч байж байгаа шүү тий. Энэ өөрөө ингээд нийгмийн маш их олон зүйлүүдийг дарах гэдэг ийм асуудлууд байгаа боловч энэ өөрөө маш том бүтцийн өөрчлөлт тогтолцооны шинжилгүүдийг шаарддаг байгаа юм л да. Татврын асуудлууд байна тий. Тэгээ энэ чинь одоо нөгөө Монголын хавтгаагаас халиад энэ гадны хэвлэлүүд бас өчнөө юм бичээд эхэлсэн байлээ шүү дээ тий. Та тэр нэг Японы санки тэрийг та тавчхан хэлж тэн дээр яг юу гэж бичсэн байсан бэ? Яг нь Япон дээр бас нөгөө ерөнхий сайдын нөхцөл байдлыг л бичсэн л дээ. Одоо 900 асуудал байл тий. Тэгээд одоо ингээд ард иргэд маш их олон жигсэж байна. Залуучууд маш их жигссэн байна. Тэгээ мөн бас ядуурлын асуудлыг дурдсан энэ төр байх жишээ нэ. Тэгэхээр бол ганцхан яг өнөөдөр Монголын байдлыг яг зөв дүгнж Япончууд ерөнхийдөө яг өнөөгийн нөхцөл байдлаа л хэлж байгаа. Тэгээд бас ганц 2 хүнээс ярьслага энэ төр авсан байсан байхаа тий. Тэгээ ер нь бол Японы томоохон хэвлэлүүд бол маш их бичиж эхэлсэн байсан. Тэгээд ер нь
Associated Press гэдэг Америкийн Америкт хэвлэлүүд бас гарсан байсан. Австралийн ABC сувгаар бас гарсан. Тэр бол дэлхийд даяар л гараад эхэлсэн л дээ. Ганцхан одоо манут бичээд байгаа ш. Энэ бол дэлхийд даяар л энэ одоо нөхцөл байдлын талаар бичиж байгаа юм л да. Тэ. Одоо энэ Монгол улс чинь энэ одоо 35 жил төчнөө ерөнхий сайдаар хацруулж ирсэн ч гэлээ, хугацаанаас өмнө чиглүүлж ирсэн ч гэлээ. Тэр бол байдгал асуудал. Тэгтэл одоо энэ хүн шиг ингэж энэ олон хоног энэ судалтайгаа зуралдаж, нийгмийг бужигнуулж, тийм ингэжсэн түүх ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол ингээд маш том дид үтстэй л юм уу та л гэж харж байгаа юм л да тий. Өөрөө бас маш их том эрх мэдэл байна. За мөн одоо 2 3 сонгуульд дамжаад ялсан намын дарга байна. Тэгэхээр өөрөө бол маш их тийм том юу болоод байгаа юм л да. Нөлөө бүхий улс төрч болчиход байгаа юм л да. Тэгээд өөрийнх нь асуудал нь юм ёс зүйн асуудал байгаад идэг тий. Тэгээд энэ өөрөө ингээд нам дээр очичлаа. Нам нь бас ингэ шийдчихлээ. Тэгээд бас эрх мэдлийн өрсөлдөөнүүд төр дотор байна. Фракцуудын өрсөлдөөнүүд байна. За цаашаа бүр ингээд Монгол улсын их хурал дээр ороод ирж байна тий. Ийм л асуудал байна. Яг хөө цаашаа ингээд бүгдээ ажиглал явах хэрэгтэй л тий. Зөвхөн одоо юу гэдгийг энэ хүн огцрох ёстой ч гэдэг юм уу тийм асуудал хэлэх нь өөрөө юу юм тий. Асуудал нь өөрөө ингээд асуудлыг хурдан шийдэл гэж хэлээ. Тийм байна. Тэгэхгүй болохоор ингээд иргэдийн бүхэмдлийг ингээд төрүүлээд ирж болохгүй л байна. Нийгэм өөрөө тайван байх хэрэгтэй байна шүү дээ, тий? Яг үнэ. Маш их бол асуудлууд байна шүү дээ. Нэг нь би түрүүнээс хойш хэллээ, тий? За та хоёрт 2 3 минут үлдлээ. Тэгээд сүүлийн асуулт юу байх вэ гэхээр за энэ ерөнхий сайд бол одоо огцрох нь ойлгомжтой гэж бол таач хэллээ. Одоо би ч хувийнхөө тэгж бодож байна. Зүгээр одоо энэ сошиалаар дараагийн ерөнхий сайд хэмбэ гэд маш их юм явж байна. Та өөрийнхөө бодлого энэ дээр хэлж болох уу? Одоо ингэж хүн байвал одоо зохистой байна. Таны бодлоор би яг ингээ хүн талаас нь хэлмээр байна. Яг зүгээр би түнд бас хэлээд байгаа тий. Намын дарга байх хэвээр тий. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн байх хэвээр. За төрд бас легитим чадвартай гэдэг нь бас харагдсан байх хэвээр. За тэгээд ирэх сонгуулиуд байна тий. Монгол Ардын намын хувьд бол одоо 27 онд ерөнхийлөгчийн сонгуул, за 28 онд улсын хурлын сонгуулиуд байна. Эдгээр сонгуулиудад бас амжилттай авч явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм л хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ өөрөө Монгол Ардын намд маш том асуулт байна. Тий. Зөв би нэвтрүүлгийг дайгаач гэдэг юм уу, совийнхаа бодлогыг энэ дээр илэрхийлж бас энэ дээр тэр Зандан шатар гэж хүний нэр яваад байна лээ. Энэ бол одоо яаж таарахгүй гэж би бодоод байгаа. Ягаад тэгэхээр энэ хүн чинь тойргоос гарч чадаагүй юм шүү дээ. Тийм ээ? Хүлэн зөвшөөрөгдөг үү? Тэр тойргийн одоо тэр баруун тойрогч хэдэн сонгогчтой нэг 100 гаруй байж. 100 гаруй үнээс одоо тал хувийн саналыг авч чадаагүй, хүлэн зөвшөөрөгдөг хүн Монгол улсын ерөнхий сайд болох ямар ч одоо ёс зүйн ирэх байхгүй. Би бол тэгж харж байгаа шүү. За яг босод тэр хөрлийн гишүүдээс тэр тусмаа тойргоос гарч ирсэн гишүүдээс байгаасай л гэж тэгвэл одоо бас таны яриад байгаа тэр легитим чанар нь илүү байх юм болов уу гэж би өөрийнхөө хувьд бодож байгаа юм. Тий, яг хөө бид бол ингээд 20 гаруй ерөнхий сайд салсан байна. Тэгээ яг хөө бид бол ингээд залуу хүн сонгож үзэж чинь, хөшөө хүн сонгож үзэж чинь. За одоо бүхий л төрлөөр хүнийг сонгож чинь, гадаадд боловсрал эзэмшсэн, дотоодд боловсрал эзэмшсэн. За зүгээр одоо босралгүй хүн ч бас сонгож үзэж чинь. Тэгэхээр яг хөө бидний одоо бас ард түмний сонголт л юм да. Тэгээ ингэж л хэлээд байгаа яг хөө. Өнөөдрийн сонгуулийн үр дүн юм байна. Тэгэхээр яг дараа чинь одоо хамгийн гол одоо легитим байх чадвар бол тэр л байна. Энэ олон зүйлүүдийг давхцуулж иж одоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн л гарч иж одоо энэ улсын нөхцөл байдлыг авч явна. Тийм учраас би ингээд хоримтлагдсан асуудал нь хамгийн том гүнд байгаамаа. Шинэ ерөнхий сайд бол энэ бүх хурдсан асуудлыг л барьж авах хүн хэрэгтэй гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхгүй бол одоо ингээд нийгэм өөрөө ингээд ийм их одоо баян хосон, баян ядуугийн ялгаа их байна. Энэ өөрөө ингээд нийгмийн одоо савлгаануудыг маш их өдөөдөг зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг л маш их сайн хийх хэрэгтэй байгаа юм л. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээ бидний урилгыг хүлээж аваад энэ өнөөгийн улс төрийн байдал, өрнөлийн тухай одоо өөрийнхөө
бодол санааг манай үзэгчтэй хуваалцсан танд баярлалаа. Таны одоо цаашдын судалгааныхын ажилд нь өндөр амжилтыг хүсье. Танд бас их өрсөнд их баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.